Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хичээлээр Java функцийн хэлэн дээр while давталтыг хэрхэн бичих талаар та бүхэндээ тайлбарлая. За ямар нэгэн функцийн хэлэн дээр үзэхэд тухайн давталтын хувьсгч гэж зүйл байдаг. За үүнийг бол бид өнөөдөр while давталтан дээр I хувьсгчийг сонгож авъя. За I хувьсгч маань давталтын эхлэх утгыг оноож өгөх ёстой байгаа. I хувьсгчэндээ text утгыг оноож өгье. За дараа нь while давталтынхаа үндсэн нөхцөлийг бичиж өгье. За энэ дотор болохоор бид нэр I нь 10-аас 9 бага буюу тэнцүү өгсөн нөхцөлийг тавьж өглөө. Дараа нь гой алтан дотроо while давталтын үндсэн үйлдэлийг хийж өгнө. За энэ дээр while давталтын утгыг I-ийн утгыг хэвлэх үүднээс system out print line дотроо I бичиж өгье. За тэгээ ард тэнцэг таслаа тавьж өгөөд while давталтын алхмыг дотор нь бичиж өгье. За айсууж үзье. За 0-оос 10 хүртэл 5 утга хэвлэгдсэн байна. За ерөнхийдөө бол ямар ч функцийн хэлэн дээр давталтыг ойлгохын тулд 3S гэсэн дүрэн байгаа. 3S. За тэр нь ямар 3S вэ гэхээр start буюу давталтын эхлэх утга, stop буюу давталтын дуусах утга, step буюу давталтын алхам гэсэн 3 зүйл байдаг. Эдгээр 3 зүйлээс start гэдэг нь одоо while давталтан дээр JavaScript функцийн хэлний while давталтан дээр ярих юм бол start гэдэг утга маань I тэнцүү тэг I нь тэгээс эхэлж давтна. За stop утга маань энэ while гээд I нь 10-аас 9 бага буюу тэнцүү гэсэн энэ маань stop давталт болно. Одоо давталтын дуусах нөхцөл. За step гэсэн гэдэг маань давталтын алхам буюу нэг алхмаар урагшлах хэсгийг тодорхойлж өгч байгаа. Тэр маань энэ 7 дугаар мөрөн дээр байгаа I тэнцүү I дээр нэг гэсэн. За үүнийг бол step гэж хэлнэ. Ингээд start stop step гэсэн 3 хэсгийн дүрмээр ерөнхийдөө бол давталтыг тайлбарладаг. За ингээд бид нар одоо хэвлэхэд энэ утгууд маань while дээр хэвлэхэд яадаг вэ гэхээр энэ хүү while давталтыг Java функцийн хэлэндээ тайлбарж өгөх юм бол I тэнцүү тэггээд давталтын эхлэх утга маань тэгээс эхэлнэ гэсэн үг. За тэнгууд I давталтын утга маань энэ stop утган дээр ирээд I нь 10-аас 9 багуу тэнцүү үегээр нөхцөл шалгаж байгаа. Тэр маань одоо тэг нь 10-аас багуу тэнцүү үегээр шалгана. Энэ үнэн учраас дэлгэсэн дээр бид нэр I-ийн утга болох тэгийг хэвлэж байгаа. Дараа нь step алхам дээр ирэхээр I тэнцүү тэг дээр нэмэх нь 1 I утга нэгээр ахиулж байгаа. Энд I маань 1 болно. Тэгэхээр энэ дээд 5 дугаар мөрөн дээр буцаж очиод нэг нь 10-аас 9 багуу тэнцүү өгөөж асуuna. Нэг нь 10-аас бага буюу тэнцүү үнэн учраас дэлгэсэн дээр нэгээ хэвлээд нэг дээр нэмэх нь 1 гэдэг алхмаа нэмэгдүүлээд I нь 2 болно. 2 нь 10-аас 9 багуу тэнцүүгээ асуuna. I нь үнэн учраас 2-оо дэлгэсэнд хэвлэнэ. Дараа нь 2 дээр нэмэх нь 1 гэдэг утгаа нэгээр нэмэгдүүлээд step нь 3 болно. I нь за I нь 10-аас бага үе тэнцүү буюу 3 нь 10-аас бага үе тэнцүүг асуухаар үнэн учраас 3 гэсэн нөхцлөө дэлгэсэнд хэвлээд 3 дээр нэмэх 1 гээд 4 болно. За ингээд 4 нь 10-аас бага үе тэнцүүг асуугаад дэлгэсэнд үнэн учраас 4-өө хэвлээд 4 дээр нэмэх 1 буюу 5 болно. За энэ мэтчлийн ингэж явсараа утга маань хамгийн сүүлд одоо 10 болоод 10 нь 10-аас бага үе тэнцүү үнэн 10-аа хэвлэлээ. Тэнгүүтээ 10 дээр нэмэх 1 11 болчихно. За тэнгүүд 11 нь 10-аас бага үе тэнцүүг асуунгууд энэ нөхцөл худал учраас нөхцөлийн дараа ийшээ шилжиж дараагийн утга хэвлэгдэнэ. За ийшээ шилжиж байгаа утгыг миний би system out print line функцаар за давталт дууслаа гэж биччихье. Loop down гэж биччихье. За ингээ ажиллуулах юм бол одоо тэгээс 10 хүртэл утга маань дэлгэсэнд хэвлэгдээд үүний дараагаар давталт дууслаа гэсэн текст хэвлэгдэнэ гэсэн үг. Тэгээс 10 хүртэл хэвлэгдлээ. Loop down гэдэг энэ дээр шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр while давтал маань ингэж ажилладаг. За энэ утга маань өөрөө 5 байлаа гэж бодох юм бол тэгээс 5 хүртэл давтаад давталт дууслаа гэсэн текст хэвлэнэ гэсэн үг. За энийг бол while давталт гэж хэлнэ. За ингээд манай project team-ээс угаас 5 хүндээ танилцуулсан Java функцийн хэлний while давталтыг хэрхэн бичих талаар 5 хүн тайлбарлаа. Энэхүү давталтаар бид нэр тоон дарааллыг бол хэвлэж үзүүллээ. Танд энэхүү бичлэг таалагдсан бол манай сувгийг subscribe хийж дагаарай. Та өөрийнхөө үнэт саналаа манад комент бичүүлдээгээрэй. Мөн бичлэгийг маань лайк, шеэр хийж
худалдаад түгээгээрэй. За баярлалаа, баяртай. Дараа дахин уулзцаая.